Hello. За сайн байцгаана уу? Миний шимшлэг тавтай марил. Би имчилгээг шинээр эхэлж байгаа мó, хуучнаар явж байгаа мó мэдэхгүй байна. Гэхдээ би одоо ингээд Монгол буцах гээд одоо би энэ 7 хоногт өнөөдөр нэгд өдөр болчлоо. 5 дахьад би шууд Монгол ниснэ. Тэгэхээр одооноос би бүр амар эрчимтэй яг одоо хүртэл амар их эрчимтэй бэлтгэл хийсэн л дээ. Гэхдээ одоо ингээд эрчимтэй бэлтгэлээ үргэлжлүүлээд дэлгүүрт явж байна. Жишээ нь би ийм хөөрхөн палаж авсан байгаа. Авах гэж байгаа. Ийм хөөрхөн палаж авах гэж байгаа. Би нэр өнөөдөр ийм хөөр. Энэ палажийг гэхдээ би өөртөө биш охиндуудаа авч байгаа. Манай охиндоо хөөрхөн шинэ жилээр өгсөн гэсэн. Ийм гой палаж. Тий. Гүнжитэй энэгч буухгүй юм бол яаж буух юм бэ? Лифтээр явах гэнэ. Би одоо лифт ханаас дараатай юм аа. Нэг тиймэрхүү. Тэгээ өнөөдөр би найзуудтайгаа нэг Алекс Нико хоёртойгоо нийлээд нэг олон өнгийн хан биш чулуутай хана штэ. Тийм ханаар авирах гэж байгаа. Тиймэрхүү. Хүмүүсээ би нөгөө юунд ирж байгаа байхгүй юу? Юм авирдаг газраа. Гэхдээ яг энэ хэсэг ба штэ. Жохон амир хэсэг. Энэ хаваар ингээд шатаар явхаар хүмүүс өвсах гэдэг тэгээд ингүүтээ амир их баарнууд гэдэг. Хүмүүс ирэн шавуудахаараа энэ хэсгээр амир их явдаг. Би ер нь сайн авсан палач зөвхөндөө ийч. Гинт айчлаа. За би ирсэн бодно найзуудаагаа яаж болох вэ? Май найзууд хаа байна? Ирсэн болоо ер нь бид нар ирээгүй болоо. Тэний хүн зогсож байна. Манай найз мөн үү? Шимшиг байна. Одоо нүдэн нээж жоохон найзуудаа харахгүй. Би ер нь хаашаа явах хэрэгтэй юм бэ? Би нэг мап халаадах байж байгаа. Би яг өөр хийн. За найзуудаа олцгоё. Хаанаас хоёр ширхэг найз байгаа болох уу? Энэ хараа хот цугаалгын газар. Энэ дотор пенни байд юм байна. Хүнсний дэлгүүр орч. Энэ готлыг бараг багтуулж өмсдөг. Тэгээд энэгээрээ ингээд дуудан дээр аваад эндээ найдаад. Энийг харчих. Зоомаа яг нэг танад татсан бэ. Одоо яг тэр хөөрхөн байшин хараад тэр байшин руу гармаар. Тэр байшин цаагаар ингээ явд юм байна хараа. Und hier ist die leichteste Farbe grün, also es geht hier wieder um die Plättchen. Ja. Das hier ist die zweitschwierigste, das ist gelb. Gelb. Und wir können mal, das ist blau, das kommt nach gelb. Ja. Und hier zum Beispiel, das hier ist eine grüne. Das ist die easiest. Mit der können wir mal anfangen. Ja. Okay. Ich hab vorhin mit Julie den. Jetzt macht Alex die andere. Alex, welche? Die rote. Die rote. Alles wird weiß. Jetzt Alex. Oh, zeig mal. Aber jetzt macht Alex. Nee, müssen wir bei Alex machen. Aber das darf dann nicht Fabia sehen. Oh nee. Sonst schlägt sie mich. Nee, sonst schlägt sie Alex. Ja, genau. Das ist gar nicht dein.
dein Film. Komm, Alex. Alex Fehler. Alex! Go, Nein, nein, go, nein, go. du darfst nicht runterspringen, Warum? wenn ich sage, ich soll nicht runter. Ich habe immer das Gefühl, wenn ich Alex rufe, gehst du runter. Da geht, da bleibt in der Größe, in diesem kleinen. Probier Sehr mal die blauen, Alex. Die sind einfacher, er will die roten machen. Macho Mann. Ja, der rote, große. Aber Nico kann das, der hat Kraft. Ja, aber Nico ist auch Profi, wenn du so denkst. Halt auch nichts. Ja, okay. Willst du nochmal versuchen? Mach nochmal Alex, Ja. warte. Хөөе, ийшээ гарч үзээрээс шүү дээ. Гарч үзээд хөө. Ийшээ яаж гарах вэ? Гэрээ хараа. Оо, хөөе ийшээ орчвол. За би чад би гэрлээ асаах уу? Асаац. Оо, мөлхт юм байна. Я горон. Нэг гараад бэлгэж байгаа. Хөөе. Оо. Ийшээ дэшээ гарах уу? Дээрээс гонсож ирэх үү? Цагаараа яаж гарах вэ? За бич. Ja, aber hier muss ich gucken, was hier geht noch. Bitte schön. Oh. Ah, Kannst du mitkommen? Ich weiß nicht, wie ich zurückkomme. wie du zurückkommst? Ne, wir können bestimmt hier runter. Oder hier. Hier runter? Ja. Ich gehe auch wieder runter. Nee, hier gibt es eine Wand. Wenn du willst, kannst du so runter. Weil hier darfst du es machen. Genau. Супер, да. Бишгүй хөх юм байна. За бохо. Ки шатен. Diese gelbe ist ganz lustig zu klettern, weil man sitzt da so. Echt? Ja. Ah, geil, vielleicht versuche ich die gleich noch testen. Хайцаа дараагийн өдөр болсон. Өчигдөр миний утасны юу багтаамжинд дүүрээд тэгээд би сая юу уцаа жоохон сулчаа тэгээ явж гин. Хараа. Кудам өнөөдөр жоохон шопинг хийнэ. Тэгээд тэрэн дээр нэмгэн би дөнгөж Макдоналдс орж ирээд юм идэхээс сууж байна. Би Макдоналдс орж ирээд юу идэх гэж байгаа вэ гэхээр миний chicken Caesar salad тэгээд би дахиад мэр санагдаад байхгүй. Тэгээд дахиад авсан. Харагч нь. Тий. За иднэ. Эдний хамар пластик юмнуудаасаа болоод ийм цаас хэргэлдэг болчоод юу нь бас цаас мод болчоод сэрэн. За. Минасаа хавтараа. Баярлаа. Би соосоо хийлээ. Хагсын хийнэ. Би амсчаад тэгээд дуусгах гэхгүй. Одоо цаг орой 11:30 болж байна. Би тэгээд хичээлээ хийж байна. Тэгэхээр би маргааш 12-оос нэг цаас багштай тушаах хэрэгтэй. Тэгээд тэрнийхэн тухай бид нэр бөөнөрөө том семинарынхан багаар ярилцах хэрэгтэй байхгүй юу?
Тэгээ өнөөдөр өчигдөр ерөн сүүлийн үед би амар их гадуур дотор амар завгүй явсан болохоор энийг ерөөсөө хийх боломжгүйсэн. Гэхдээ энийг ерөөсөө юм би мэдгүй юмныхан тухай биш амар сайн мэддэг юмныхан тухай би одоо ихтгэл тавьсан юмныхан тухай амар тийм товч буюу тодорхой 2 хуудсан бичих хэрэгтэй байхгүй би тэрийг бичээ сууж байна. Мэдээж хүн болгоны юм ингээд иймэрхүү юм бичихэд гардаг асуудлууд гарч ийн нэгт яаж хэлэх үү? Тэр хамгийн хэцүү байдаг те та нарт тгий санагддаггүй ямар нэгэн бичихэд ямар нэгэн гэрийн даалгавар одоо ингээд зохион бичлэг бичихэд хамгийн хэцүү хэсэг нь эхлэл тэгээд төгсгөл голыг ингээд яаж хийж аваад хүрхэн яваад нэлээд олон үг болгочих болдог. Гэхдээ яг ямар үгээр яаж эхлэх үү гэдг нь хамгийн хэцүү байдаг те. Тэгээд яг тэр хэсгийгээ би дөнгөж даваад байж юм л да. Тэгээд өнөөдөр жоохон ахиухан сэрүүн байх хэрэгтэй болохоор юм би Red Bull ууж гин. Тэгээд та нарт би ерөөсөө сүүлийн сайн бичлэг оруулж өгч чадахгүй байгаад үнэхээр их уучлаарай. Гэхдээ би Монголд очиод амар их бичлэг оруулна гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр Монгол завгүй байсан ч гэсэн бичлэг хийх материал нь амар их учраас тэр бичлэгээ ингээд амар гоё ингээд нийлүүлээд тэгээд тавина гэж бодож байгаа. Тэгээ та нарт ингээд намайг Монголд очсны дараа ямар бичлэг хүсэж гин гэдгийг бас доор бичиж болно шүү заяа. Тэгээ би Монголд очиод буцаад 3 өдөр болгоны бичлэг хийдэг хуваарьтай орно. Одоохондоо би бүр давраад 5 өдөр өдрийн дараа оруулж маруулаад байгаа уучлаарай. Тэгтээ зүгээр би хамгийн гол нь 7 хоногт нэг удаа заавал бичлэгээл оруулах гэж бодож байгаа. Тий. Амар даварсан байгаа. За яах. Жохон завгүй, замраагүй талбай. Ер нь ингээд миний өрөө. Та нар одоо миний ингээд завгүй гүйж байгаа хүний өрөөг харах уу? Би одоо ингээд энэ хараад өнгө сая йогурт ийдсэн, йогуртын заваа, хаа сайгүй цаас бичиг имэйл энд би ингээд хичээлээ хийж гин. Тэгэнгүүтээ хараа ингээд ми шалаар дүүрэн тийм ингээд жижигэн чемодан том чемодан би чемодануудаа буулгацсан. Одоо ингээд чемодануудаа дүүргэж байгаа. Тэгээ ингээд орон дээр ингээд илүү дутуу юмнууд, тэн дээр илүү дутуу юмнууд дандаа авч явах юмнууд. Тэр цаана тэр дотор болохоор юу байгаа? Би чемоданаа буулгасан чи миний хавар намрын гутал орох газаргүй болоод тэгээ би хавар намрын гутлыг шалан дээр үлдээсэн. Тэр цаана харагч нь нэг харагдахгүй шүү. Яаж харагдах юм бэл? Амар муухайгаа үзүүлэх дуртай тий. Чаналт. Тий. Тэгээ би тэгээ өнөөдөр энийгээ хийжээд маргааш семинартаа суучаад дахиад дэлгүүрт гарна. Тэгтээ би та нарыг авч авъя. Дэлгүүрт гарахдаа та нарыг авч явах хамгийн том асуудал юунд байгаа гэж нэгт миний утасны цэнэгт байгаа юм л да. Миний утас амар хурдан цэнгэнд дуусаад байгаа болохоор би ингээд байнга бичлэг аваад чадахгүй. Тэгээд ялангуяа би юм авч байхад гэрээхэндээ дандаа юм авдаг. Тэгээд тэд нартэй ярихад дандаа нөгөө нэг видео кол хийнгүүт цэнэг ингээд өгч идэдэг. Тэгээд хоёрт миний утас багтаамж болцсон. Тийм. Оолн тийм багтаамжгүй жижиггүй утас юм гэхээр үгүй. Утасны хамгийн том багтаамжтайг нь авсан. iPad ч гэсэн хамгийн том тэгсэн чи одоо багтаамжинд дүүрээд байгаа. Хамгийн гол нь яагаад вэ гэхээр би бичгүүдийнхаа их хувийг ерөөсөө устгахыг хүсдэггүй ингээд байлгаад идэг байхгүй юу. Тэднэр нь амар их одоо багтаамж авч эхлээд байна. Тэрийг одоо хаана хадгалах уу бодох хэрэгтэй байна. Hello. Би үсээ уулын буржуулгацсан байгаа. Гэхдээ нойдон дээр нь буржуулгацсан чинь амар царам мот болсон. Царам мот биш. Зөв нойдон дээр нь буржуулгацсан чинь миний буржгар байхгүй болсон. Тэгэнгүүт нь үсээ жоохон өргүүлж агаад хавчсан байгаа. Гоё. Гоё биш үү? Гоё. Стоп. Ийм гоё сталц. За гарч өнөөдрийнхэн юмэг амжуулнаа бүгдэр. Би нүрэ бодсон. Сайн надад мессеж ирсэн, юу мессеж ирсэн? Манай найз надаас юм асууч. Би нэг юм гойсон байхгүй. Тэгээ хийгээд өгөөч. Би амжихгүй наа Монгол авах гээд гэсэн чинь за гэсэн. За 100 гараар бичиж болцсон. За одоо гараад амар олон юм хийн заа. Би энэ удаад бүх юмаа бичих гэж оролтъё. Гэхдээ камера бол авч авахгүй. Тэгээ.
Ажаа амжилт. Гэхдээ би хуцаа амар сайн цэнгэлсэн байгаа. Тэгээд юу яатсан байгаа. Жохон зай гаргацсан байгаа. Тэгэхээр үцгээ явцгаая. Let's go. За би гаравж ийн. Үүргэвчтэй би цагаан. Би гэрээс гарахаас өмнө амар их шүлээд таахгүй дахиад халуун ногоод жохон тактуритан шиг тий тэгсэн чи гид цүдийцэн ч гэсэн ингээд гицээ гаргаа авчихна. Зүгрээ ногийн төгс хин олж хартай тий. Сандалтай. Энэ удаад би одоо нэг cool гэхдээ street style-аар cool, street wear-аар cool биш. Юугаар жоохон том эмэгтэй үний стилтэй юм өмссөн байгаа. Та нар анзаарч байгаа бол За юу яа. Одоо гараад хамгийн түрүүнд авцаг ороод тэгээд юу нэг аппликейшн суулгах хэрэгтэй. Тэгээд тэр нь болохоор намайг ингээд 2 юугаа вакцины аваад 14 хоног болцсон гэдгийг нь үзүүлэх тийм аппликейшн. Гэхдээ би ороод нөгөө нэг вакциныг харуулсан ном байдаг аахгүй хөрөн жижиг. Тэгээд тэр номыг өгөөд тэрийг аппликейшнээ шууд авчих юм байх гэж бодсон чинь маргааш ирээд авах гинэ. Тэгэхээр би за тэгвэл би маргааш авъя гэдгийг үлдээсэн. Тэгээ маргааш өглөө очиж явхаас гэсэн та нар намайг хизээ Монгол явах гэдэг мэдэх лөө. Би Монгол явсны дараа энэ бишгийг тавих юм болов ямар ч байсан. Өнөөдөр 3 дахь өдөр би семинараа дуусгасан. Тэгээ өнөөдөр хараад орой унтахаасаа өмнө нэг хэдийн юм янзлаад тэр юмдаа бичих хэвээр. Гэхдээ тэрнээс чухал юм нь юу вэ гэхээр маргааш 4 дахь өдөр нөгөөдөр 5 дахь өдөр тэг би 5 дахь өдөр нисээд хагасаа өдөр бууна. Гэхдээ би та нарт хэлсэн баах би ерөөсөө ингээд нэг амар догтлоод байдгүй. Тэгээд сүүлийн хэд хоног нь яг ингээ одоо байгаа шиг ингээ амар завгүй гүйж сууж амжихгүй ингэж явж байгаад Монгол очороо л би гэртээ ирсэн юм уу гэдэг. Айгуу санаа. Би Монголд ер нь буугаач сонирн болтгүй шүү дээ. Ээж аваа хараад би нэрээ гэртээ ирчих гэж би боддог. Харин нэттэй. За. Би Росманд явж гин. Тэгээд сая ээжтэйгээ яриад баахан витамин авсан. Энд гол нь витаминыхан доор энэ юм байна. Миний хүмүүс бидэнд авч байгаа маск юм. За одоо тэнийг аваад ямар үгүй боллоо. За одоо яа гэв. Нэгэнд явж байгаа юм ч тий. Let's go. Дэдэнэл төлөөл гарахаас. Тэгсэн чинь хүмүүсийг хараа. Бас гоё. Киноны зураг авах юм болов. Filmen die einen Film oder was machen die? Entschuldigung, Fotos sind kaputt. Sind schön. Bitte nehmen. Bitte. Sag, Jungs, ich gucke bitte. За том болсон миний халаач. Арай биш үү? Арай биш үү? Хатуу л үрэн. Би энэ халаачийг ойлгохгүй байна. Юм санаа. Ингээд нэг гайгүй мөр сайн бүдээр харагдуулаад амар өргөн харагдуулаад байгаа юм. Би юм өргөн бахтаа. Гайгүй л ах юм. Нийл таацалчлаа. За би гуйдаан дээр охин дүүдээ амар хөөрхөн гурам авцсан. Тэрийг би гэртээ очиж үзүүлээ заяа. Сая би дүүтэйгээ уцаараа арангаа авсан болохоор яг шууд юу яа чадсангүй. Үзүүлж чадсангүй та нарт гэхдээ юу яачаад үзүүлээ та. Гэртээ очичоод үзүүлээ та. Гоё камертай.
За таарч сонголтын цаа. Энэ дэс нэгийг сонгоно. Чи сүүхэн шиг сэжтэй. За сонгоцгоо. Энэ хэрэг адилхан бүтээсэн энэ нэг зөөлөн уултай юм шиг үү? Энэ нь хатуу уултай. Энэ бас зөөлөн уултай. Энэ нь мэдхгүй яа хатуу уултай гэхдээ за мэдхгүй. За өмсч. Энэ юу астыг хараарай. Верда. Пам-парарам бигэртэй. Ниндү цавцсан байна. За би чараа. Би та нар цайхан юм яаж агаад ярьж байгаа. Би өнөөдөр ингэж явсан. Тэгсэн чинь нэг санам маск авч. Би өөрөө амар бүдүүнгөө шатаад ахын юм боцтой. Уулна гайтай бүдүүн биш л байна да тий. Тэгээ би бүр өнөөдөр бүр 28 хүрсэн байхгүй өдөр тийшээ. Тэгээ дээдлээ бүр ингэ тайлаа явсан. Гэтэ удаан ингэж яваагүй л дээ. Гэтэ хальт ингэж явсан. Тэгээ би одоо өөрийгөө бүдүүн мага тунхаагаа хэлж чадахгүй. Нэг гайтай бүдүүн бол биш юм. Гэтэ бас нэг сайхан туранхай бол биш юм тий. За би танаас авсан юмудаа үзүүлэх үү. Ийм тавчиг өмсөж ирсэн. Ийм тавчиг надад амар хөөрхөн санагдаад. Тэгээд би авъяа бодоолсон байхгүй юу. Тэгээ манай дүү авна гэхээр нь би за тэгвэл би ч гэсэн авлаа гэдгийг авцсан. Манай дүү болохоор имийг бас. 43 арзмэр. За би өөрөө авсан бэ гэхээр нэг консилер би шинэ консилер авахгүй бол минийх дуусчихсан. Тэгээд ийм багс авсан. За цаашлаа. Уух юм. Нэг уугаад дуусчих чи. Бас тий. За джинсийн шорт би дүүдээ авсан. Манай охин дүүгийнх. Охин дүүдээ бас ийм хөөрхөн шорт аваад даавуу юутай Space Jam-тай. Тэгээд эннийх нь бас подолкийг авсан. Та-да! Space Jam. Хөөе миний Space Jam-ийн пүүзийг та нар мэднэ нөлөө. Миний Jordan 11 ба штэ. Хөөрхөн амтан бүр ингээд тоос болцсон байгаа. Энэ Space Jam гэдэг загвар ахгүй ардаа 45-тай энэ чирнэлийн өнгөтэй Jordan, Jumping Jordan. Тий. Jumpman logo. Яа, тэгэл амар олон маск авлаа да. Хүмүүст бэлгэнд өгөх нараа Clay mask гэж ингээ 2 хуваагаад. Тэгвэл тэгээ хоосон гартаа очихоор надад амар хэцүү санагдаад идэв. Ер нь би юу ч анзаарсан гэж охтууд амар их бэлэг цуглуулж явдаг. Охтуудын ялгаа байна штэ. Гадаадд сурдаг охтууд явахдаа гэрээхэндээ амар их бэлэг цуглуулж явдаг. Гадаадд сурдаг хөвгүүд яг гоо бэлэг цуглуулна. Тэгтээ жоохон хувцааж угаахгүй тэгээд муухай хувцаа чимдаанаа чирч ирээл юу гэрээхэндээ ээжээ хувцаагаараа гэлтэгчтэй санагдаад байна шүү дээ. Охтууд хөвгүүдийн ялгаа. За одоо нэг илүү чимдаанаа дүүргье. Одоо би ч өнөөдөр маргааш болоод тэгээд нөгөөдөр нисэн. Тэгэхээр юугаа нэг чимдаанаа одоо шууд дүүргье. Би маргааш энэ нэг чимдаанаа юу лөө сүгийг чинь давж чугун. Тэгэхээр одоо нас ингээд байгаа юмнуудаараа хийгээд дүүргэчлээ тийм ээ. Лайк. За. Peace out.